За сайн байцгаана уу амралтын өдрөөрөө өглөөр тусч байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр би одоо модератор юм шиг байна. Ер нь аваа явчих гэж бодлоо. Манай ч гэхдээ өөрсдөө явчин та. За ер нь ингээд гол асуултыг бол та бүхэн сая харсан. Тэгэхээр асуулт асуухаас өмнө хин ер нь ямар контент хийж байна, ямар одоо бэкграундтай юу хийж ажиллаж байгаа бас товчхон танилцуулъя гэж бодлоо. Тэгээд би өөрөөсөө эхэлчихье. Заавал Эрдэнэбаатар гэдэг тэгээд ерөөдөө Баатар гэж дууддаг. Ер нь бол одоо нэг нийтдээ гадаад Монгол нээсэн 15 сууг хөгжүүлсэн. Нийт дүнгээр бол нэг сая 200 орчим сабскрайбтай явж байгаа. Тэгээд олон төрлийн одоо ийм сууг нээгээд энэгээр одоо медиа компанид л явж байгаа. Ремедиа гэдэг бас маркетинг брендийн та бүхний мэдж байгаагаар бол одоо кино задлан гэж байгаа. Тэгээд санаа суу гэж подкаст байгаа. Тэгээд Ремедиаг таны битүүн контент. Цаана зүгээр өөрөө ил гардгүй продюсерлж байгаа бол нэлээд олон суугууд байгаа. Гадаад хэл дээр ч гэсэн тестэлсэн. За иймэрхүү юм хийж байгаа юм байна. За тэгээ манай Юсүг сайн байцгаана уу? 9 заяа гэдгээ YouTube дээр влог төрлийн, лайфстайл төрлийн контент хийдэг. Instagram дээр бас контент хийдэг ийм хүн байна. За сайн байцгаана уу? Таньж байгаа байлгүй дээ гэж байна. За ганц үг гэдэг контент мейкер баярлаа. Сайн байцгаана уу? Дорж болон байна гэж юу вэ? Гэд шинжлэх ухаан танин мэдхийн YouTube дээр голцоо хийдэг залуу байна. Баярлаа. За одоо тэгвэл гол зүйл рүү оръё. Одоо энд хахаар ингэж бодоод байна л да. Миний бодлоор шүү. Хэрвээ манай сууг тэг сабскрайбтай болов гэхээр нөө би ч нөө танилын үрийгээрээ за ингэж яваад намайг дэмжихээр гарчин дээ. Тэгэхээр огт бүр хинч танихгүй, мдээгүй, танигдаагүй заяа. Хинч мэдэхгүй байсан үед 0-оос эхлэвэл яах вэ гэдэг асуултанд одоо хариулъя гэж бодоод байгаа юм л да. Тэгэхээр манай хүм одоо панелистүүд минь бүгд өөр өөрсдийн арга барилаар явна. Тэгэхээр салхийг нахлаад би нэг зүгээр нэг жишээ хэлэх юм бол бүгдээр ингэж бодъё л да. Бүр 0-оос нь сууг хэлэх юм бол ямар нэгэн тийм ивентийг би одоо хайх юм. Зүгээр нэг жишээ авах юм бол Макдоналдс одоо Монголд нээгч чинь гэдэг төсөөлөл л доо. Тэгэх юм бол гүйж очингуудаа Макдоналдсын хамгийн түрүүнд нь тэр гарч байгаа ямар нэгэн бургер юу идэв. Тэрийг аваад идэнгүүтээ хамгийн түрүүнд видео хийх зорилготой. Гэхдээ тэрийгэ өөрчил тооцно гэсэн үг. За тэгэх юм бол хүмүүс ингэж Макдоналдс нэгдлэгээд байгаа тухайн компани маркетинг хийгээл энэгээр хайлтаар зөндөө явахад нь хамгийн түрүүнд нь манай видео гаргаж ирэхээр одоо тийм юу гэдэг ивент тайлбарлуулж хийнэ л гэсэн санаатай байгаа. Тэг сабскрайбтай бол яг энийг англи хэл дээр гадаад дээр нэг ютубер ашигласан. Тэр нь юу гэхээр iPhone гар утсыг мэргэжлийн Red One камертай харьцуулсан видео хийгээд Apple-ийн ивент зарлагт видео хийж бэлтэж хагаад Apple ивент гарангуут нь YouTube дээр гяс яг зэрэг аплод хийцэн. Тэнгүүд одоо юу гэдэг Apple-ийн шинэ загвар гарлаа гэд YouTube дээр гарангуут нь хажуудлын санал болгох тав дээр нь харьцуулсан видео гаргаад идэм ээ л та. Тэгж одоо YouTube рүүгээ урсгал татаж 0 subscribe-ыг эхлүүлж ийсэн. За ийм жишээнүүд энэ өшөө гой кейсүүд ярина. Одоо тэгэхээр манай Юсү алдсан гой туршлага байгаа гэсэн. Тэрийг бүгдээрээ сонсцгоё. За би болохоор одоо энэ дунд хэрэг YouTube хий, тэгээд влог төрлийн контент хий гэвэл миний арай илүү хэрэгтэй биш магадгүй гэж бодож байна. Тэгээд энэ асуултыг асуусан чинь надад хамгийн түрүүнд орж ирсэн бодол болохоор би яг эргээд одоо ямар ч сувггүй тэг сабскрайбертай болоход ер нь маш ойрхон байгаа гэж би өөрийгөө бодсон байхгүй юу. Яагаад тэгэхээр миний одоо нийт орсон влогуудын баг 90-с дээш хувь нь копирайттай. Тэгээд яагаад гэхээр би ер нь ингээд нөгөө контентын дээрээ нэг 10 хэдэн минутын влог байлаа гэхэд тодорхой нэг 1-2 минутыг нэг тийм чийл 50 байлгах зорилготой байдаг байхгүй. Тэнгүү тэрэн данд тийм тохирсон маш гоё ая хэрэгтэй байгааддаг. Тэгээ би баг аяа хайж explore хийж яг аяыг хайж бүр маш их хугацаа зарцуулдаг. Тэнгүүд хайж авсан ая болох маань copyrightтэй. Тэгээд Монголд одоогоор яг нэг YouTube monetized биш учраас за copyrightтэй гэсэн ч гэсэн оруулчих гэдээ оруулцдаг. Тэгээ одоо бодохоор хэрвээ одоо тэр copyright-ыг эзэмсэж байгаа хүмүүсийн хин нэг нь одоо намайг те эн чи миний одоо өмчөө гэдэг юм гаргалаа гэхэд миний сууг одоо өнөө маргаашгүй хаагдахад ойрхон байгаах гэж бодож байна. Тэгэхээр миний ойрын төлөвлөгөөнд бол оруулсан контентуудаа яг copyright зааснуудыг нөгөө дуунуудыг нь ядаж replace гэдэг төлөвлөгөөтэй байна. Тэгэхээр хэрвээ шинээр хийх YouTube хий гэж бодож байгаа хүмүүс ах юм бол copyright-ийн асуудал дээр нэлээд анхааруул зүгээр болов уу гэж бодож байна. Тэгээ манай хэдэд бас түрүүн ярилцсан, нэг хальт ярилцсан те яг copyright-тай контентоо хэрхэн одоо аварч үлддэг ч юм уу. Тиймэрхүү кейсүүдээ бол хуваалцвал сонирхолтой ах гэж бодлоо.
За баярлалаа. Тэгээ би бас анх за яг ийм асуултын дагуу хариулах юм байна гэж бодоод өөрлөгөө өнгөсөн чинь надад бол хэрэг би 0 савтай болох юм бол шал ондоо юм хийн гэж бодогдсон. Нэг нөгөө талаас харахад бас нэг өөр юм хийх гоё челленж гарч ирж байгаа юм шиг. Ер нь би яагаад заавал энэ дэлхийд дээр нэг л юм хийх ёстой гэж энэ нэг би энэ тарих чинь өөр зөндөө юм хийх ашигтай байхад биш ямар нэгэн ер нь шин зүйл хийж үзэж турших нь яг хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгээд ихтэй уусаа 0 савтай болохгүй л та. Яг копирайт байгаа ч гэсэн. Гэтэ ерөнхийдөө зөвхөн нэг юмар хязгаарлахгүй байх хэрэгтэй гэж бодогддог. Тэр 0 савтай байж үзсэн 2017 онд бид бас YouTube channel алдчихсан гэхдээ арай бас мэдлэг гинэ тэрэ байхгүй тэгээ copyright strike аваад одоо бодоод байхад гол зорилго нь яг тооны төлөө биш энэ нэг үзэл суртал нэг хин нэгэн дурам өгөх, яажлах, хин нэгэнд нүдийг нээж өгөх гэдэг зорилгоодын дагуу байнгут угаасаа л хийх ёстой юм байна гэд хийдэг байсан бахаа тийм. Намайг хэрэг тэгвэл зурхаан мурхаал ярьдаг байхдаа гэж хэлээрэ гэж улмаа дарамтлсан. Тий. Тэгээд тэрнээс юу гэж солиорсон биш зурхаан мурхаа ярих уу зүгээр яг би болохоор зэрэг тэгж боддتي. Агуулга талаасаа ахаад яг таг тгээс эхлэх юм бол яг ахаад энэ шинжлэх ухаан, танин мэдхүү, физик одоорн ярина. Яагаад гэвэл одоо жишээ нь зурхаан муурхай сүнс мүнсийг би жишээ нь өөрийнхөө хэмжээнд судлаад ойлгоод энэ чинь тэ бухын баас юм байна гэдгийг ойлгоцсон байхгүй. Тэгээ надад сонирхолтой санагдаж байгаа нь болохоор зэрэг одоо жишээ нь шинжлэх ухааны юмнууд байгаа. Тэгэхээр тэрийг ахаад ярина. Тэгвэл агуулгын хувьд би нөгөө нэг хүмүүст одоо юу гэж яаж илүү олон үзэлт авах вэ нэ тэрэ гэдэг дээр ахаад нэг тэгж анхаарахгүй яг өөрөө би энийг яг ойлгож гин үү? Тэгээ энийг контент болгоод хийнгүүт хүмүүс ойлгож гин үү? Буюу би яг өөрийнхөө төлөө дахиад контент хийх байсан. Тэгэхээр та бүхэн бас магадгүй яг тгээс эхлэж байгаа бол эхлээд өөрийнхөө төлөө хийгээрэй гэж хэлмээр байна. Хүмүүс юу гэж бодох бол хідэн үзэлт авсан байна нэ тэр биш. Яг өөрөө юм нэг контент хийгээ сураад 7 хоног болох нэг юм шин сурж гинэ гэдэг тэр мотивац чинь л яг тууштай үргэлжлүүлэхэд дэм болох байх гэж бодож байна. Яг өөрийнхөө зүгээр өнгөрсөн юуг ингээ харангуут завгүй үед байсан, мөнгөгүй үед байсан. Тэгээ яагаад хийгээд исэн бэ гэхээр яг би өөрөө ингээ сураад исэн болохоор тэгээ тэрийг тайлбарлангууд тэндээс бас хүмүүс суралцаад исэн болохоор надад амар гоё юусэн. Тэр таашаалыг л мэдэрч контент хийгээсэй гэж одоо хэлмээр байна да. За ганаа бол одоо тэгээд өөр ажил ихнэ барилга дээр гарч. Ер нь бол сая ярьж илэн л да тэгээд өөрийнхөө гоё ийм хийнэ гэд би дахиад нойлоос эхлэл Монгол төр ерөөс ихгүй. Шууд англи дээр хийнэ. Тэгээд тэр нь царайгаа гаргадаггүй одоо сүүлийн үед тренд л байгаа faceless content гэх тээ хоолой уншиж. Тэгэхээр миний англи хэл одоо миний хугархан англи хэл сайн байна уу хамаагүй. Ерөнхий жоохон суйртай хахад юу ач тийм юм. AI-аар уншуулаад хоолыг яг жинхэнэ хүн шиг тийм англиар гарсан. Тэгэх юм бол илүү сайн юу гэдэг их юм сурна. За дээр нь тэгээд нөгөө нэг мөнгө олох боломж нь арай их. За тэгээд энэ дээр юу ярьж байгаа. Эхнээс нь 0 ирэхэд одоо хүн үзэх нь хамаагүй гэж бид нар сая ярьж штэ тий. Гэхдээ миний бодлоор л яг YouTube яаж ажилладаг тэр техник мэдэх нь хамгийн чухал. Одоо чинь тийм хүмүүс үүдэг байхгүй. Контент хийгээл ууггүй тууштай яваал гэдэг олон жил. Тэгснэ subscribe news ахтгүй нэг юм дээ. Тэгэхээр тэр чинь нөгөө хайрын хөдөлмөр байхгүй. Нэг нь тийж эхлэж байгаа бол алгоритм нь юу нь яаж ажиллаад идэв тий. Цаад нөгөө учир начрын дээр бага ард нь тоо байдаг тий. Аналитик юм шиг тэрийг нь мэдчих хэрэгтэй юм шиг байна. За тэгэнгүүт нь сая түрүү 9 ярьжсэн л та нөгөө айгүйх нөгөө corporate claim аваад дунд байхгүй болоод гэдэг. Би болохоор айгүй хэрүүлчих байхгүй юу. Нэг нийтдээ анх кино задлангийн контент бол нөгөө киноны behind scene арын явдлыг тайлбарч ярьдаг гэсэн. Тэгэнгүүтээ corporate claim авчиж байгаа цаанаасаа ингээд цогч ирэхтэй юм ашиглаа. Тэнгүүд нь би мэйлч гэдэг байхгүй. Нийтдээ 7 удаа зарга үссэн. Тэгээд 5 дээр нь ялаад 3 дээр нь ялагдчихсэн. Тэгэхээр энэ юу гэж юм гэхээр яг зөв одоо гаргалгаагаа би энийг ингэж одоо юу гэдэг Америкийн
78 онд гарсан тэр fair use гэдэг нэг шудраг хэрэглээ гэдэг заалтайхан дагуу хэрэгэлсэн. Би нэг одоо арилжааны шугамар хийгээгүй гэд хэрүүлгээ бичээр хахаар нүдгийн цаанаас ингээд суллаад зүгээр болгочтой юм лээ. Тэгэхээр заавал одоо бас бууж өгөх хэрэггүй юм шиг байгаамаа. Тийм юм хитэн. За тэгэхээр үргэлжлүүлээд бид дөрөөс одоо манай гураас асуух асуулт болохоор анх ер нь контент хийж яхад хэр хугацаа зарцуулж ирсэн бэ? Одоо ер нь хэр хугацаа зарцуулсан өөрчлөлт вэ нөө? Анх хийж яхад ер нь ямар байсан? Ямар бэрхшээлүүд гарч ирсэн? Юус. Яг үнийг хэлгээд ерөөсөө бэрхшээл нэх байгаагүй. Одоо би ингээд бодохоор YouTube эхлэхээс өмнө ингээд гэр бүлийн аялал ч юм уу найзууд ч юм уу тэр донд ингээд надад яаж игээл нэг дүрс яаж игээл нэг бичлэг үлдчихдэг байсан байхгүй. Тэгэхээр нэгт тийм. Хоёр талаар би нэг юм жоохон мартамхай, нэг жоохон меморинд дуртай тийм төрлийн хүн байгаа байхгүй. Тэгэнгүүт яг влог төрлийн контент яг миний ингээд сэтгэлийг амар татаж эхэлсэн. Дараа нь одоо хүмүүс зориулж хийхээс илүүтэйгээр өөрөө жилийн өмнө хийсэн влогоо эргээд үзэхээр би ингэжсэн биз дээ, ийм юм тохиолдож исэн биз дээ, эргээд үзэхээр аюу гоё байдаг. Тэгэхээр ерөөсөө нэг юм тийм лайфстайл төрлийн влог төрлийн контент хийхэд нэг тийм бэрхшээл байдаггүй. Уцаас яхан гаргаж ирээл камерын харчаал бичлэгээ хийгээд болоо. Тэгээд яг тулгарч исэн бэрхшээлүүдээс гэх юм яг контент креашнээс өөр бэрхшээл гэх юм бол мэдээж бүх контент креаторууд одоо байгууллагуудтай брэндүүдтэй хамтарч байгаа байх тэндээс бэрхшээлүүд гарч эхэлдэг юм шиг санагдсан. Тэгэхээр миний алдж исэн юмнууд гэхлээр би хамгийн ихний нэг хамтралууд дээр ерөөсөө нэг тийм одоо ажил хэрэгч байдлаар ерөөсөө хандж байгаагүй. Зүгээр л нэг тийм excitement. Ямар гоё хамтрий гэж хамтрий гэдэг байдлаар. Тэгээ одоо эргээ бодохоор би хэрвээ яг 0-оос нь эхлээд шинээр эхлэх боломж надад олдох юм бол би илүү ажил хэрэгч байдлаар хандна. Тэрэн дундаа өөрийн гэсэн гэрээтэй, өөрийн гэсэн медиа киттэй, үнийн саналтай байх болов гэж бодож байна. Тэгээ би ихний ажлуудаа бодохоор сал тавьсан хүмүүстэй гоё ажиллана танаа төсөв юу юм гээл. Тэгээ төсвийг харахалцж байгаа л ярилцаад болцдог ч юм уу. Тэгээ өөрсдийнх нь гэрээний драфт дээр нэмж хасах зүйл байвал саналаа хэлээд гэх мэтчлэнгээр явцдаг байгаадсан байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо бодохоор тухайн гэрээ бол одоо яг захиалагч талын эрх үүргийг илүү хангасан тийм заалттай гэрээнүүд. Тэгэхээр би одоо ингээд бодохоор илүү одоо өөрийнхөө эрх үүргийг хангасан заалтуудыг илүү оруулж ирэх. Жишээ нь одоо тухайн брэндтэй тухайн моментэд хамтарлаа гэхэд ямар нэгэн асуудал үүсэхгүй надад таалагдж байна. Окей гэж бодсон ч ирээдүйд энэ брэнд ямар нэгэн этикийн асуудал гаргавал би яах вэ гэдэг одоо төрлийн заалтууд бас хуульчтай ярилцаж үзээд оруулж эхэлсэн. Тэгэхээр хэрвээ бас эхлэж байгаа залуус маань байвал дээр нь яг ингээд брэндүүдтэй хамтрий одоо энийг бас ямар нэгэн байдлаар одоо мөнгө олох боломжтой гэж харж байгаа бол өөрийн гэсэн гэрээтэй байх хуульчтай нэг удаач болоо уулзаж үзэх. Тэгээд дээр нь media kit буюу те одоо миний хаяг бол ийм инсайттай хаягаа та надтай хамтарснаар ийм үр дүнд хүрэх боломжтой гэдэг товч танилцуулга үргэлжлүүлээд өөрийн гэсэн үнийн саналтай байвал илүү одоо байгууллагуудтай хамтрахад алдаа мадаг баг гарах болов гэж бодож байна. Тэгээ би миний их үеийн одоо ажлууд бол ерөөсөө тийм байгаагүй шууд аман байдлаар хуцаар дийл хийгээл тохирчдаг тиймэрхүү ажлууд байсан. Тэгээ одоо бодохоор зүгээр сошиал дээр нэг удаа оруулна гэдэг зураг авалт бүр жилийн хугацаанд бүр биллборд болж хэвлэгдээд гадаа одоо автобусны буудлын самбар мамбар дээр хэвлэгдээд тавигдсан байсан тохиолдлууд айгүй их байсан. Тэгээ одоо болохоор би зөрүүлээд зарах хийж чадахгүй надад ямар нэгэн гэрээ байгаагүй учраас гих мэдчихлээ. Тэгэхээр ийм юмнууд байна. Баярлаа. Түрүүний сайхнаг үг сонсоод байхад нөгөө үзэл суртал дээр нөгөө хийж байгаа юмдаа аль болох ажил боглогддог гэдэг жоохон буруу хэлсэн шүү гэн. Views-тэй бас ажил боглогддог шүү. Ягаад гэвэл views сайн байж реклам сайн авдаг. Тэгээ нөгөө эхэндээ бол тийм бид ерөөхдөө сонирхлоороо ингээд wine-аас эхлээд юм хийж байгаа манай багийнхан дээр тэнгууд яг ингээд мэрэгжлийн хүн байгаагүй. Тэгээ тэр утгаараа ерөөхдөө за нэг ингэж игээд айгүй хурдан яг зохиолын дагуу ер нь жоохон халтуурдах гэж хэлэхэд болох байх. Гэхдээ яг халтур биш л ахaltaа. Гэтэ цаг явах тусам арай нэг кино энэтэрэгээд мэрэгжлийн болоод эхлэнгүүд цаг авдаг юм байлаа гэхгүй юу. Тэ хичээ сайрл байх шиг байна уу. Тэгээд хичээх тусам цаг авдсан байна. Тэ та ч гэсэн цагаа зарцуулаарай гэхгүй юу. За миний хувьд анхны контентоо 42 хоног хийжсэн. Ингээд 42 гээд гоё бас бэлгшээлтэй тоо гэх юм. Тэгээд анх өөрөө яг Premiere Pro enter ингээд сураад YouTube үзчихээ сураад тэгээ YouTube-ээ бас нээж үзээ. Баах юм болоод эхнийх бол амар хэцүүс. Тэгээд дараагийнх нь 30 оноод 20 болоод 10 болоод
Тэгээд телевизэд ажилладаг болоод 7 хоног болгон нэвтрүүлэг гарах болсон чинь тэгээд ер нь 4 хоног манагт хийдэг болсон. Гэхдээ тэрний 3 хоног нь бол ер нь зохиол дээр байдаг гэсэн. Тэгээд одоо болохоор видеографертай, дизайнертай багаараа ажиллаж байгаа болохоор арай гайгүй болсон байна. Гэхдээ бид нар чанараа жоохон нэмэгдүүлээ гэдгсэн чинь бас хугацаанд буцаад жоохон ихсээд байгаа. Тэгээд манай сувгийг үздэг хүмүүсээ бол сүүлийн 1 жил баг контент ороогүй штэ. Тэгээд гэхдээ одоо орно. За одоо контент орох гэж байгаа юм байна. Энд дууллаа. За би бол анх YouTube эхлэх гээд ингээд хүмүүс ер нь ингэдэм юм байна. YouTube эхлэхдээ за нэг гэрэл авчих, нэг камер авчих. Тэгэл нэг жоохон байгаал за нэг ингээд бэлтээгээл хойшлуулаа л байгаа гэдэг юм байна. Эсвэл нэг юм бэлтээл те. Ер нь бол тэг хэрэггүй юм билээ. Зүгээр шууд дарил хийх хэрэгтэй юм билээ. Анх кино задлал хийж байхад бол би эхлэх өмнө нэгсэн байхгүй юу? За энэ контент хийчмээр байдаг. Гэтэ хийхгүй очихоор одоо хайр юм да гэж бодоод нэг 3 ширхэг дугаар гаргачаад тэгээ болиё гэж бодсон. Тэгтээ бас залтай нөгөө чинь Google форм үүсгэнгүүтээ тэрнгээр нэг сошиалынхаа найзууд бүгдийг явуулаад хэрвээ юм киноны артлал явдаг сайт хийвэл хүн үцхүүгээд илгээчихгүй 100 руу. Тэгсэн чинь тэр одоо судалгааны үр дүн 98% очи хэрэггүй өстэй. Ийм контент хэнч үзэхгүй гэсэн хайгасан. Хариунд гарч ирсэн. Тэнгүүд нь жоо урам уураа за ер нь болиё дөө. Тэгээд яг нэг хүний урамд нөгөө нэг дараа нь харамсаж яхаар 3 дугаар хийчихгээд 3 дугаар хийгээл тавьсан чинь үгүй энэ чи хүмүүс бас гоё комент орж ирж байна. Тэгээ нөө чин хүн ч одоо урмын амт юм да. Урамшаад нэг үзэн чинь 100 дугаар хийсэн явж илээ. Тэгэхээр энэ юу хэлж яах гэхэлээ нөгөө нэг ийм сүрэг сэтгэл та бүхний хажууд за чи яах юм бэ? Нөгөө бүтэн цагийн ажилтай байна те. Болмол гэсэн юм зөндөө гарна. Гэхдээ боцсон л бол 1-2 дугаар ч хамаагүй яаж иж байгаа л хийж үзэл ард нь гараарай гэж хэлэх гээд байна л да. Тэр нөгөө нэг заавал камер авах шаардлагагүй. Одоо бүгд хүн гар утастай гар утсаараа хийж болж байна те. Бүх юм хялбар болсон учраас хэрвээ та бүхэнд ямар нэгэн өөрсдийн санаа байгаа бол тэрийгэ яаж хийж яагаад хэрэгжүүлээрэй. Дараа нь харамстай юм бэл хэрэгжүүлэх болохоор. За тэгээд сая хэлж илэн л да нэг чанар үзэлт сайн байх хэрэгтэй гэл те. Тэрэн дээр юу хэрэгтэй вэ гэхээр ихэнх хүмүүс ингэдэм юм байна. YouTube дээр одоо ингээд хэрхэн үзэлт авах вэ, хэрхэн subscribe авах вэ ингээд янз янзын хайлт хийхээр зөндөө бол хичээл гарч ирнэ энэ тэндээс. Тэгэхээр нэг 90-ээр хураавар энэ тэндээс хичээл үздэг байхгүй юу? Тийхгүй яг системтэйгээр нэг нэгдсэн юм бүр яг А Б-г заасан тийм хичээл үзэл айгүй гоё ойлгох хэрэгтэй болох юм билээ. Энэ тэндээс ингээд 90-мэрэ мүцгэр та ингээд яг төвлөрч чадахгүй буруу чиглэл рүү яваад байна. Энийг юу гэж хэлж байгаа нэхэр би нэг сургалт одоо юм YouTube-ийн сургалт хийсэн байхгүй нэг бүтэн жил боловсруулаад тэн дээр юу гэж гардаг вэ гэхээр яаж хийж чагаад эхний 10 видео л хийчих. Эхний 10 видеоны дараа нөгөө Google одоо YouTube-ийн аналитик чинь нөгөө үр дүнгийн гараад ирнэ. Яг зөв зам дээр явж гинэ, буруу зам дээр явж гинэ гэдэг сигнал нь гараад ирдэг байхгүй юу? Ийм учиртай ингээд ихэнх хүмүүс хийж байгаа л нэг хийгээл нэг сэдвээ орхиол болиол за энэ явахгүй мэн ингээл гэдэг. Тэр хамгийн том алдаа юм блэ. За тэгээд ер нь YouTube суугаа алдчихж байгаагүй хүмүүс хурхан байхаа гэж бодож байна. Орсоос аягүй халдлага өгдөг. Бас тэр талаар бас асууя гэж бодож байна л да. Ганагийн маань суугаас алдчихжээ. Би бас алдчихсан. Орсоос дайраад нэг үтсэн чинь нэг наадмын үеэр орсон чинь миний сууг Arcoin гэдэг нэртэй сууг болсон. Elon Musk-ийн лайв явж идэв энэ да бүр. Бүх видеог нь private болгоцсон. Тэгээ сандраа гүйж ороод тэр чинь айжх нэг нэгээр нь лайвыг хааж байгаа. Тэгээд нэг юм буцааж авсан. Гэтэ айгүй их том халдлагууд байсан. Зэнтэй адилхан YouTube суугаа алдсан хүмүүс зөндөө байгаа. Тэр юунаас болдгоо гэхээр мэйлээрээ энэ тэнд нэг логин хийгээд нэвтрээд идэг. Тэрийг хамгаалах гоё арга. Тэр нь юу гэхээр YouTube дээр одоо менежер айд нэмэх юм товч гараад ирсэн. Өөрийнхөө үнцэн аккаунтыг даалт хийгээд өөр нэг дахиад нэг Gmail үсгээд тэрнгүүрийн менежер аккаунт гэдэг тэр аккаунт ачиж болох юм билээ. Нэмэлтээр туслах аккаунт нэмждэг байхгүй юу? Тэгэхээр үнцэн аккаунт аюулгүй байдаг. За энэ шиг ийм гоё алдчихсэн гоё ч байх те бас ч гоё алдсан дуршлага байна өө манайд. Яаж олж авч ийсэн. За би ямар ч санаж байна. Тэрийг 17 онд логон гарч ирсэн юм. Хамгийн сүүлийн анги логон өгөхтэй анги. Яг театрт байжсэн чинь над руу хамт ажилладаг хүн маань YouTube хаагдсан шүү гэд. Тэгээ ингээд кинонд ч яаж чадахгүй анхаарч чадахгүй баг уйлжсэн билүү дээ. Тэгээд за бас арай уйлаг юм байна. Ер нь мэдлэггүйгээсээ болоод л тийм болж исэн л да тий копирайт дээр нь надтай хамт тэгж ажилладаг байсан хүн маань бас юм хамаагүй бичлэг ерөнхийдөө тавьчихдаг байсан гэсэн үг. Ерөнхийдөө monetize нэгээд тий одоо нэгдсэн байсан. Тэгээд одоо нөгөө хошин шок эсвэл зүгээр нөгөө Монгол хөгжилтэй хөгтүүд гэж зүгээр нөгөө энэ тентгийн бичлүүдийг нийлүүлээд compilation маягаар ингээ постлох юм. Ер нь яг зөвхөн өөрсдийн контент хийдэггүй шалгонд ондоо юм зэрэг оруулцдаг байсан. Долларын төлөө. Тэгээд
Mall Boys гэх бас нэг юм байсан. Ингээд тус нь биш ингээд бүгдийг нэг суугаар ингээд чихэл яваадсан. Тэр болгоноос болоод устсан. Тэгээд буцаагаад нэг их өмгөөлөх зүйл байхгүй байсан. Ягаад гэвэл хит их байгаа болохоор тэгээд дор нэгээд харж тэрэнд баг зөвцсөн байх. Яг ингээд энэ ч тусдаа байх ёстой юм байна гэдэг зүйлийг ангилах гэх мэт зүйлийг бас ойлгоод яг тусд нь хөгжүүлж эхэлсэн баха. Тэгээд бид ч одоо Mall Reaction, Mall Gaming, Mall Boys ганаас гэдэг 5 сувг явцсан байдаг. Гэтэ одоо сүүлийн үед бол зөвхөн Mall Beat дээр л байгаа дах шиг. Гэтэ ямар ч тач нөгөө хэдийнх нь бүгднгийнх нь энийг ерөөхдөө ингэж идэм байх, энийг ингэж идэм байх гэж тусд нь ойлголтуудыг бол тодорхой хэмжээнд суулгацсан байгаа юм шиг санагдаад байдаг. Нэг арга гмийг нь олцсон тэг Gaming дээр бол явц нэг 2 жил тоглосон тэг нэг 50,000 subscribe гаргацсан. Гэхдээ хамгийн сүүлд 21 онд л тоглосон. Тэг Reaction ч гэсэн 21 онд тэнгүүд алдаа болгоны цаана оноо байдсан юм шиг санагдчих юм шиг байна. Баярлаа. Манайх нэг жил гарны өмнө Facebook-ээ бараг алдангаа хаагалахуулангаа алдсан. Хязгаарлалтанд ороод юунуудын хамталтыг 1000 дахин багасгасан. Тэг яагаад гэсэн бэ гэсэн чинь sex гэж юу вэ гэдэг контент дээр гомдол ирсэн. Тэгээд тэн дээр нь бид тэр sex гэж юу вэ гэдгийг шинжлэх ухааны талаас нь тайлбарласан байсан. Sex буюу хүйс яаж үүссэн, эрэгтэй эмэгтэй гэдэг хүйс одоо анх яаж үүссэн, эдэн сая жилийн өмнө гэдэг. Тиймэрхүү агуулгатай байсан. Тэгээд гарчгнаас нь болсон юм уу? Тэгжсэн. Тэгээд тэг яаж чадаагүй Facebook болохоор аюу хэцүү юм байлээ бас. Нөгөө нэг юм бизнес ярилцаа байх. Facebook-с мөнгө олддгүй байсан болооч тэр юм ингээд юм бичээр ингээд тоохгүй. Тэгээд бид нар бүр Монголоос Facebook-тэй харилцдаг нэг компанитай бүр ингэж уулзаж яагаад ч дийлээгүй. Тэгээд ер нь Facebook-гээ тэр чигт нь хайсан байдаг. Тэгээд тэгтээ ажиллаа явуулахын тулд би өөрийнхөө Facebook-гээ жоохон хөгжүүлж явж исэн. Тэгээд одоо болохоор буцаад гайгаа болцсон. Тэнгүүд миний өөрийн Facebook-ийг хүмүүс гэж юугийн Facebook гэж хараад надаас шинжлэх ухааны контент нэгээд идэг. Тэгээ би болохоор нөгөө хэрүүл хийх амар туртай. Тэгээд хэрүүлийн юм шүүмжлэлийн юмнууд ингээд оруулангууд чи яагаад шинжлэх ухаанаа ярихгүй. Тэгээд нэг тийм асуудал үүсээд байгаа. Тэгээд одоо бол Facebook маань буцаад хэвийн болсон нөгөө нэг тэмдгийг нь худалдаад авчихаар айгуу гоё бүх асуудал шийдэгдчих тийм байлээ. Тэгээд хандлтууд нь ч гэсэн буцаад юу ч тэгээд айгуу гоё хариу өгч мөгөөд Facebook-ээс тэгэхээр одоо бол юм. YouTube бол алдаж үзээгүй. За сая ганаа ирж जैन тий 500 ингээ салбарлуулаад Mall Boys ингээ явсан гэ. Энэ дэр нэг юм орж ирлээ. Тэр нь юу гэхээр ингэдэм юм байна. Хүмүүс нэг YouTube сувгтай болчлоо. За тэнгуүтээ одоо юу гэдэг. За жишээ нь сая амар хөдөлчихсэн тий амрагийн жишээ авна. Амраа ингээд амраас weekly show ингээд оруулж байгаа хөөхгүй тогтмол. Тэнгуүтээ дундуур нь ингээд подкаст өөр янз янз юм оруулдаг байхгүй. Тэгэхээр яг YouTube-ийн үндсэн алгоритм яаж ажиллах вэ гэхээр одоо чинь та нар нэг жишээ авъя л да. Нэг солонгос хоолнд очиж баян солонгос хоол идэх гээд очие л да тий. Тэндээ очихоор солонгос хоолоо бод. Тэгсэн чинь гинт солонгос хоол ингээд Монгол хууз баян хийгээд ихлээр танд гайхах нь ч очихгүй тий. Тэрнтэй адилхан байхгүй. Тэгээд би анх яг ингэж алж ирсэн. Баахан задлан, хөгжим задлан, технологи задлан юу ч гинөө 5 6 задлан хийгээл тий. Тэнгүүд хүн ингээд гоё саксны сугаас орж сакс үсгээд дундуур нь хөл бөмбөг яриад бол хүн дургуулах юм байна л та. Тэгээ яг YouTube-ийн төр гадаадын тоглоом ухраад энийгээ бүгдийг салгаа гэжсэн яг ганаг хэлдэг шиг ингээд салгаад тустай байвал айгүй зүгээр юм лээ. Тэгээд сувга ирүүл явж байгааг яаж мэдэх вэ гэхээр хамгийн сүүлд ороосон 3 видеоч үзэл чинь ижлэхэн байвал ирүүл гэсэн. Тэр бол ирүүл үзэгчтэй. Тэгэхээр сая энэ амраа хаагур явж байна. Амрагийн сугаар жишээ авахад эднийх weekly show-нд яг тогтмол нэг үзэлтэй яваад байдаг байхгүй. Тэгснэ дундуур нь өөр нөө юу ороод ирдэ ш подкаст бас нэг ихнэрийнх нь нэвтрүүлэг өөр юу юучлээ right news гэдэг. Тэгэнгүүт ингээд үзэлт нь хөрөөний ир шиг болоод ирж байгаа байхгүй. Ер нь ингээд тусдан салгуул зөв юм бэлээ гэж одоо гадны том луухрууд ярьж ялээ. Би тэгээ салгаад ингээд нэрийг өөрсдөд технологи болоо олон сувг болгоо гарцсан. За сая тэгээ палма ярьж илэн л та ингээд би амар хэрүүлчихэд энэ дээрс үргэлжлүүлээд нэг асуулт нь юу гэхээр YouTube ингээд таад хийлээ. Хийгээ явж байтал нэг тодорхой хэмжээний subscriber хүрэн 5-10 мянга. Тэгжээтэл нэг юм дархлаа суух ирнэ. Хэрүүлийн дархлаа одоо сэтгэл санааны дархлаа суух ирнэ. Үе ирдгэлтэй. Тэгэхээр анх би нэг 10,000 subscriber болж байхад нэг бүр нэг хитэн хүүхнүүд орж ирэх бүр намайг бүр байхгүй болгочихсон аахгүй. Би бүр гомдоод уйлмаар санагдаад нэг киногаар контент хийчихгүй. Тэгсэн чинь чи энийг орчуулсан байна гэд. Би бүр
Гүй эч Монгол дээр байхгүй бид орчуулахгүй яахын зохиох юм уу гэсэн чинь чамайг репорт хийн гэж мэгээд бүр нийл 4-5-аар орж ирээд тэг бүр байж байхгүй янз сонь хэлээр хэлээ тэгээ гомдоо би ингээд цаг цаваагаар контент чад намайг яаж байгаа ингээд баг ингээд амар гомчижсэн байхгүй тэгэд тэрнээс хойш зүгээр болчихсон тэгээ энэ юу асуух чинь гэхээр манай эдийн дархлааны үе хизээ тогтсон бэ ингээд ер нь 10 комментийн нэг нь ингээд дандаа үзий хацсан байдаг байхгүй нэг лайк дарахгүй шеэр хийхгүй мөртлөө ингээд оо чи биш вэ нүр сарайч юм байна ялангуяа эмхтэн хүмүүс тэр аягүй хэрдэг байхгүй янз янзаар хэлдэг тэгээ ийм хэцүү үедээ яаж туулж исэн бэ ямар кейс вэ те тий дархлаа сууна гэж байд юм уу ер нь? Надад бол байдаггүй л юм шиг санагддаг шүү дээ. Тэгээд илт бүр яг ингээд ямар ч агуулгатай те бүр юм холбоогүй юм субъектив дарилтууд байх юм бол шууд л тэгэл репорт хийн хайд хийн. Тэгээд блог гэж сайхан юм байна. Тэгээд блог хийлгэчихээр амар сонин ингээд блог хийлгүүсэндээ гомдоод өөр хай хийж орж ирээд яагаад блоклоод байгаа юм бэ гэж орж ирээд өрөөслүүлээд энэ тэр хэрүүлэгээ явуулах гаддаг. Тэр маш сонирхолтой. Тэгээ би болохоор блогийг маш юм гоё гэгэрлийн зам гэж боддог байхгүй юу. Хин ингээ би энтэйгээ холбогдохгүй сайхан ингээ тас гэж тэ. Тэгээ би бол сөрөг коммент ирвэл мэдээж яасан юм бол эвгүүтэн сэтгэл тавгуутэн. Тэгээ одоогоор л тийм ба. Тэгэхээр би бас хизээ тархлаа суухаа мэдэхгүй лээ. Ямар ч гэсэн сөрөг комментуудаас болоод болиё гэж бодож байсан удаа байхгүй. Тэгэхээр энэ бас нэг жоохон тархлааны хэлбэр юм болов. Дархлаа сууна гэж байдаг баха. Ерөнхийдөө тэр матрицаас гарч ийн гэж ойлгочвол бүр амар байлгүй те. Ерөнхийдөө тэр ингээд яг манайх тэр надтай хамт ажилладаг байсан тэр найз маань ерөнхийдөө жоохон хүнийг яжуулдаг. Ер нь тэрнээс би саркастик ер нь яжуул гэж юу вэ гэдэг зүйлсийг сурч ирсэн. Тэнгүүд ерөнхийдөө манайх тэр бас юм айгүй олон шүүмжлэгч тийм гарууд орж ирэнгүүд буцаага реплидер угаасаа бидний хийсэн зүйлээ өмгөөлж чадах дээр нь зөв үнцэг тийм зүйлийг гаргаж ирж хахад тэнэгтчихвэл буцаага тэрэн дээр нь тийж гол нь бас нэг ерөнхийдөө тэр бичлэг нэг ёжлол байгаа даа ш. Тэнгүүд ёжлолын гоё зүйл чинь одоо дээл намайг гişүүн гэж боддог хүмүүс байгаа даа ш. Чихнээсээ тэнгүүд мөчи ингээд тэнгүүд угаасаа л ингэж сэтгэдэг хүмүүс байгаа юм чи тэрэг юмд нь авах үү гэдэг зүйл ороод ирэнгүүд угаасаа харьцгаа байх ч юм уу тийм зүйл болчих юм санагдсан. Гэхдээ дээр нь угаасаа тэр хийж байгаа зүйлээ мэдж байгаа дээр нь жоохон итгэлтэй байгаа бол угаасаа тэр хүний буруу гэдгийг мэдчихэл байгаа юм чинь яг тэнэгээр нь дуудахгүй гэхдээ нөгөө талаар нь бас нөгөө талаа яжлжингууд ерөнхийдөө хүмүүс манах дээр тийм сөрөг коммент бичихээ болцсон юм санагдаад байдаг. Анхнаасаа энэ болгоныг хийсэн зорилго нь яг миний хувьд бол тэг бид яг би өөр дээр ярьчих. Ер нь тэгэл 10 жил байхад ч юм уу багасаа яг жүжигчин болох юмсан, найруулагч болох юм байна, зохиолч болох юм байна гэж мөрөөддөг байжгаад практикаар нь орхоос сонголтгүй болоод тэ ерөөхдөө wine гэдэг нэг юм азар гараад ирсэн тэнгууд нь тэрийг нийцсэн. Тэгээ жоохон явж исэн чинь Монголын кино урлагч жоохон олонний танил болчих юм бол кинонд тоглоулдаг стандарт байсан шүү дээ анх тэ 15 4 зүгээр нөө үзэгчтэй бодоо тэ. Тэнгууд нь за би олонний танил болчих юм бол кинонд тоглож магадгүй юм байна гэж орцсон хийгээд л байсан. Тэгээд олонний танил болох шиг болсон. 16 онд орцсон нэг кинонд орсон юм аа. Тэгэхээр үнэлэгдэхгүй байх гэдэг зүйл байт юм шиг байгаа. Гэтэл яг өөрөөр өгөөл үнэлэхгүй байгуулгаар хин нэг үнэлэхгүй байсан байх л та. Гэтэ тэгээд өөрсдөө хийгээд хийсээр л явсан байх. Тэнгүүд тэр нэг зориг гэдэг юм цаана байгаа юм чинь энэ наатлын жижигхэн уул. Яг үндэ уул биш байгаа хөөхтэй уусыг харагдж байгаа модтэй төлтөн хийж байгаа нэг тийм зүйл байгаа юм байна да гэдэг харчингуу тэгээд тийм юм бодож сатаарах эсвэл стресстэй болчих юм шиг байгаа. Тэгээд эцээ уусаа тхийг нь мэдчихэл байгаа юм чинь тэрийг бодож өөрийгөө зовоогоод явах вэ гэдэг зүйл бас орж ирдэг болц юм шиг байна шүү. Тэнгүүд нь тэр нь баг нэг дархлаа юм болоо та тэ. Тэгээд за ямар нэгэн байдлаар сөрөг коммент ирлээ тэр ингээд шууд зөв зүгээр бүр автоматикли зөв зүгээр байна гэж байх уу? Яг ерөнхийдөө миний өөрийн хувьд бол зүгээр. Гэтэ ингээд хин нэгэн намайг дөрвөлдсөн байвал ганаг ингээд дөрвөлдсөн байна. Энэ дэр лайк таарна гэж байгаа хүмүүс амирх байгаа шүү дээ. Тэнгүүд тэрийг нь яг зүгээр хайт хийсэн байхад би сөрөг коммент бичиж гэсэн хийж бичээг байна. За тэгвэл яах юм гэдэг зүйл байгаа юм шиг байна. Гэтэ ерөнхийдөө тэрийг бодож өөрийгөө зовоогоод явах вэ гэж бодсон юм шиг санагдаад байна. Манайх нөө шинжлэх ухааны юмнууд ярьдаг болохоор энэ чинь нөө агуулга нь хувийн үзэл бодол модалтай нэг хамаагүй болох нь хүмүүс нэг сөрөг юм бичих нь гайг байдаг. Яг нэг хэсэг
бүлэг хүмүүс байдаг бүр юм шинжлэх ухааны эсрэг төрсэн юм шиг. Тэгээ дэлхий тэр чигтээ ингээ хувилдаад яг тэр хүнийг л хурам эхлээд байгаа юм шиг. Тэгээд сүнсэн тэгээ хамгийн гол нь сэрцэн тэр хүмүүсийн. Тэгээд тийм болохоор нөгөө нэг айгүй хэцүү тийм хүмүүс байдаг. Тэгээд тэднийг бол тэгээд яалтайч үлээ гэж бодоод орхичдیں۔ Зарим нь яг хоо тэгээд сэдвээсээ хазаагаад төв хүн рүү яснуудын тэгэл шаахан блоклал. Манай блок лист бас амар өндөр хүмүүс байдаг. Тэгээд сүүлийн үед нөгөө ураны тухай ярангуут бас айгүй зэрлэгээр орж ирж байгаа. Тийм тэр бол бас айгүй сэвтэл юм байл сэтгэл. Алан талан дээрээ тулаад байгаа. Айгүй л энэ дунд суучиж магтгүй. Хамгаалагч нар ойрхон байлгүй. Тэгээд тэрийг бол гэхдээ би бол нэг тийм тэр хүний яг өөрийнх нь ухамсарт ийм үйл явдал гэж чин сэтгэлээс нь гарч байгаа зүйл гэж бодохгүй байгаа. Ураны ихсэр үзэж байгаа хүмүүс яг захиалгатай л эсвэл үнэхээр хөөрхий тэгээд бүр автцсан тарихаа угаалгацсан л хүмүүс байна гэж боддог. Тэгэхээр тэрийг нэг хүн дээр хүлээж авахгүй байх шүү дээ. За хүн дээр хүлээж авахгүй байна. Би ч бас тэгж байгаа. Тэгэхээр заримдаа бас гомдтол өгөөд орж ирд юм аа. Ер нь тэгээд ингээд хараад өрөөгд байгаа хүмүүс рүү профайл нь ороод хараангуудаа шууд заримдаа нэг биччихвэл зүгээр санагддаг шүү дээ. Үгүй та яагаад ингэ хараагаад байгаа юм? Би танд ямар гай болсон ингээд бичингүүд нөгөө ах чинь одоо тийм хүн байл заримдаа бас хариу ирдیں۔ Үгүй ах нь ингээд одоо ар гэрт асуудал гараад нэг үл үглээ ажил мэжлээсээ гарлаа гэж. Тэгээд ингээд чиний пост ороод ирсэн юм аа. Тэгээ би бичсэн юм аа гэж яах шиг тэгдэг байхгүй. Тэгээд хүн болгон бас ингээд нэг стрессээ гаргах гэж өмнөд доороос юм бичээд байгаа шиг хараад хаад. Бид нэр дөрвөлээ нийлж гад яг энэ сэдвийнхээ хүрээнд тийг subscribe-тэй байвал одоо хамгийн хэрэгтэй юу зөвлөх вэ гэж одоо эхлэе явъя л да. Асуулт асуух зүг. За би эхлэе явчих. Ер нь бол ингэдэм юм. Хамгийн хурдан арга бол нэлээд танигдсан хүн дээр очиод хамтдаа контентийг collaboration хийгээ хэлнэ л дээ хамтраа. Гэхдээ одоо чатаар ирж байгаа юм ихэнх залуучууд маань ингэдэг нэг юм ингээд өгөөч, тэгээд өгөөч гэдэг нэг тийм зандарсан байдалтай тий хийх ёстой юм шиг тиймэрхүү орж ирдэг. Тэрний оронд би хэрвээ тийг subscribe хийсэн бол очиод би танд ингэж туслая та энэ дээр ингээ алдаад байна. Би таны ийм чигээд тэрэнд үнэхээр тийм тустай ялсан юм шиг мэдрэмж автал тулцсан туслаад дараа нь өө та миний контент дээр би ингээ суугна гэж байгаа маа ингээ хамтраад өгөөч гэд явах байсан гэж бодож байна. Нэгт. Хоёрт нь бол хүн болгонд найз нөхд байгаа, одоо гэр бүл байгаа тэнгуут нь эхний 50 subscribe бол асуудалгүй. Бүгд нэг даг гэж баг гэр хүүхдүүнэр гарч ий гэж галт харуулаад 50 subscribe-тай болчихно. 50 subscribe-тай болохоор яг хөрн дээдлийн нөгөө нэг YouTube ташуу зураас нөгөө нэг нэрээ авдаг байхгүй handle гээд сүүлд handle болцсон @erdenatr гэдэг ч юм уу тэр нэрээ авчихна. Тэгж хийж явж байгаад нэг хүнтэй collaboration хийж хэлнэ. Гуравт нь юу вэ гэхээр ямар нэгэн тренд зэдв байна. Ховж ив ч юм уу. Одоо тэр нэг хов болох уу гэдэг нэг Америкт байгаа охин биш үү? Тэр чинь нөгөө нэг цагаан хувцастай партитэй ахын юм дээр сэвэл маш хурдан 100k болсон шүү дээ тий. Энийг гарч ирэхтэй ашиглал зүгээр. Урт хугацаанд тренд контент бол явдаггүй. Мөнх ногоон evergreen content гэж ярьдаг. Энэ юу гэхээр хэдэн жил өнгөрсөн ч үзэх контент гэдэг юм билээ. Жишээ авах юм бол одоо юу гэх юм те дэлхийн хамгийн өвөрмөц 10 байшин ч гэдэг юм уу те. Ямар ч цаг нөхцөл явсан гэж үзэгдэж контент урт явд юм билээ. Өшөө яг зөндөө деталь амар гоё нарийн одоо типүүд байгаа. Гэхдээ энийг та бүр судлыг бол миний сүүлийн 18 сар боловсруулсан яг ингээд 0-оос нь эхлээд бүр яг ингээд 100k хүрэх тийм хичээл байгаа. Задлан цэг юм ингээд орвол байгаа шүү. Тэн дээр орсон хүмүүсийг би дараа нь юу ахиж байгаа. Коучлууд яг юм англи хэлээр 100 сайн ютубер гаргая гэж бодоод байгаа. Яг хажуудаа авч яваад бүр бүх юмыг зааж өгöd. Яг тэр задлан цэг рүү орох юм бол тэр ихний босго хичээлүүд нь байгаа гэсэн. За тэгээд 4 типээ явчаад бүгдээр 3 асуулт асууя те. Та бараг задлан цэг юм шууд хэлхээсэн юм шүү. Хичээл байгаа ороод үзье. За би болохоор ер нь зориг чухал юм байна гэж бодлоо. Сая Баатар ахыг ярихад ч гэсэн яг ингээд богино хугацаанд тгээс эхлэхдээ богино хугацаанд олон subscriber, олон views үзхийг зориод байгаа мó гэдэг ч юм уу те. Би хэрвээ дахиж нэр эхлэх бол надад одоо нэг үзэгчийн тоо, subscriber-ийн тооноос илүүтэй намайг үзэж байгаа дагж байгаа хүмүүсийг би нэг юм миний wife-тай нийлж байгаа нэг юм хөөрхөн community байгаасаа гэж илүү хүсдэг учраас тоонд нэг их анхаарал өгдөггүй. Тэгэхээр зүгээр яг юм тууштай байдал намайг илүү шагнах байх гэж бодоод байгаа байхгүй юу. Weekly vlog маань 7 хоног болгондоо л орж чадчихвэл одоо тэр wife-тай нийлэх үзэгчэд улам нэмэгцээр байгаад явандаа урт хугацаанд олуулаа болж магадгүй юм. Түүнээс ч олон байх, бага байх тоон дээр нэг их ачигдал одоогоор бол би нэг өгөхгүй байна. Тэгээд тэгэхээр
миний хэлж чадах ганц тийм бол зүгээр л одоо яаж эхлэх үү, ямар бичлэг хийх үү, эхний бичлэг ямар санаатай байх уу гэж гашилж байгаа бол зүгээр хийгээл эхэлчих. Бүр ингээд тэрийг ингээд төгс байлгах гад бодоод ухаадах шаардлага байхгүй. Зүгээр ихний байдлаар оруулсан байхад комментод ирнэ. Коммент ирэхгүй байлаа ч гэсэн чамд өөрт чинь одоо сайжруулъя, энийг дахиж хийхгүй мэн гэдэг фидбэкуд аяндаа урсаад ороод ирэх болов уу гэж бодож байна. Тэгээд төгсгөлтөн гэж хэлэхэд одоо влог төрлийн контент маш тийм сэтгэл татам төрлийн контент шүү гэдгийг дахин хэлэх гэсэн. Тэгээ та хэрвээ YouTube хий гэж бодохгүй байсан ч влог хий гэж бодохгүй байсан ч гэсэн одоо найз нөхдөөрөө гэр бүлээрээ ямар нэгэн юм цугларалт болдог ш. Тэрэн дээрээ нэг бичлэг влог төрлийн бичлэг хийгээд үзээрэй. Тэгээ тэрийгэ оруулахгүй байж болно, паблик байлгахгүй байж болно. Дараа нэг жилийн дараа ч юм уу эргээд найзуудтайгаа гэр бүлээр хамт үзэхэд энэ бүр амар хөөрхөн шүү. Тий. За тэгэл хариултгаас ойлгомжтой байгаа шүү дээ. Хийж үзэж ижил хариултыг мэднэ. Яг ямар ч чинь төсөөл дотроо өөрийгөө тэгж харж төсөөлж чадчих байгаа бол чадна гэж би боддог. Энэ бид нэр потенциалд өөрсдөө хийж чадах зүйлсийг л хардаг юм шиг санагддаг. Тэнгүүд бид нар ихэнхдээ шууд ингээд хийж эхлэегүй байхдаа за гэж хайчдаг. Тэнгүүд хариулт нь яг хийж үзэж ижил гарч ирэх байх шүү гэдгийг уусаа бүгд мэдж байгаа хальтаа тэгтээ. Яг хүн бүр контент мейкер болох албагүй гэхдээ бүгд эцэг их болно гэдгээ ухамсарлах хэрэгтэй гэдээ бас гоёг байгаа тийм ээ. Энэ Монгол улс чинь бас нэг хүнд оногдох контент мейкерийн тоогоор 2 байгаад байгаа шүү дээ. Тэр нь бидэнд бас инженер, улс төрч, сантехникч гэх мэт хүмүүс айгүй хэрэгтэй байгаа. Тэгээс их л би сантехникч болоод явна. Анх бол ингээд тоонд ач холбогдол сая жоохон өөрлөгөө өнгөлөөлдөө тэгсэн чинь ингээд бид нар бүгд л угаасаа тэг анх эхлэхдээ тоонд ач холбогдол өгдөг те 100,000 silver button инээ тэрэ гээл хэдэн жилийн өмнө. Тэнгүүд одоо бодонгод ер нь энэ чинь бас нэг урлагтаа орж байгаа шүү дээ. Тэнгүүд яг манай өнцгийн хувьд ерөөдөө мэдрэмж хуваалцах, ер нь сатир, сарказм, тэ абсурд гэх мэт ер нь хүнийг инээлэх амар олон жанр төрөл байдаг шээ. Тэгвэл бид эдгээр мэддэг нь те хошин шогийн одоо нөө олцгүй бол өнхрөөш өөрийгөө зөвлөж ч юм уу. Тэнгүүд энэ болгон энэ айгүй олон зүйлсүүдийг хүмүүст мэдүүлж хүмүүсийн нүдийг нэг хэмсэн гэдэг бас нэг зорилго байгаад байдаг. Одоо чинь абсурд гингүүд хүн угаасаа зүгээр л тэрийг үзээд юу ч бодохгүй инех нь л. Тэнгүүд бид болохоор контентээс ямар нэг юм авахтай нэг ухаарл хайгаал гэдэг бид нар ч ядчих ясан ч ухаантай. Бүгд подкаст ямар нэг юмд орохороо тэгээд тэр нэг тагийн өглөө босоод юу гэдэг яг юм хин ч хамаагүй шүү дээ. Тэрний эсрэг байр суурин дээр би ямар нэг юм хийх гэж юм уу. Нөгөө талыг нь гаргаж ирэх. Тэгээд ухаантай биш тэнэг талыг нь гаргаж ирэх. Ягаад гэвэл бид нар бүгд л дотроо тийм байхыг хүсэж байгаа шүү дээ. Тэнгүүд тэр өнцгүүдийг барих ер нь нэг тэр ер нь энэ толгой дотор байгаа энэ мэдрэмжийн мэдлэгүүдийг хуваалцахыг хүсдэг. Тэнгүүд тоонд яаж болох вэ болсон юм бэ тэгээд өөр зорилгоор энийг хийж байгаа гэж аль түрүүс хэлээд байгаа шүү дээ. Гэхдээ тоонч сайн байх ёстой, тэр зорилго сайн байх ёстой. Эднийг ингэж л авч явахыг ер нь хүссэн байна. Тэнгүүд бас тэрний дагуу биш байгаа л да. Ягаад гэвэл бид хэд чинь тэгэл хөрөш өөрийгөө дүүжилсэн тэнийгээ л байгаа шүү дээ. Тэгээд тэрийг болиулах хүч нь бидэнд байгаа юм санагдсан. Тэнгүүд энийг би хайчих юм бол тэрийг өөр хийх хүн байхгүй мэдтэй. Гэхдээ байгаал баг л та хит ингээд өөрийгөө өндөр магадгүй. Гэхдээ энийг нэг юм зорилго юм хийх ёстой би нэг хийх гэж төрсөн мэт ингэж өөртөө итгүүлж байгаа нь итгүүлж байгаа юм байна. Тэгээд ер нь айгүй их болж исэн би молбитэтэй хэрэлдээ зөндөө гарч исэн. Гэхдээ төөрсөр төрөлдөө гэдэг үгийг яг тэгж л ойлгосон. Би 10 жилдээ байсан мөрөөдлөө мэдгүй би дунд нь fuck би нэг бас энэ хийхгүй би зүгээр офис ажилд орон зөв өглөө гараал буцаа харих нь гоё амьдрал байна гэд би хэсэг гэж явж исэн. Бас нэг сургалтанд суугаад өөр юм хийж явж исэн. Гэхдээ эцээ энэ нэг мөрөөдөлтөө буцаад баригдах тэгээд энийг л би хийх юм байна штэ гэдэг зүйлрөө бид тэр ундын юм шиг байлээ. Тэгэнгүүт газ тэрийг ухамсарлаад хийх нь зөв юм шиг байлаа шүү. Гэтэ өөр юм хийж буцаад би нэг хийх юм байна гэдгээ мэдрэх юм байлээ шүү. Тэгэхээр таарсан бүх юмыг хийх хэрэгтэй. Яг энэ биеийг бүр байнга ашиглаж яг би нэг байнга ашиглаж чаддгүй юм л да. Гэхдээ ерөнхийдөө хүн бусдад өөрийнхөө чадахгүй юмыг хүсдэг. Ягаад гэвэл
Би бол энийг хийчихвэл би ингээ алах гэдэг хаа гэдэг мэдж байгаа мөртлөө би залхуурд хийхгүй байгаа. Тэнгүүд хин нэг нь хийчихээсэ гэж хүсэхтэй тэнгүүд бид ч бас бид эцэд очиж байгаа. Би нэг хамаа боддгоо байна. Та бүхнээс нэг юм гуймаар байна. Тэр нь юу вэ гэхээр түргэн хоол бити хийгээрэй гэж гуймаар байна. Түргэн хоол гэдэг контентоор та бүхэн миний юу хэлэх гээд байгааг ойлгож байгаа. Ихэд амархан, богино хугацаанд таашаалтай. Гэхдээ урт хугацаанд хортой. Таныг тарган залхуу, новш болгох, үзэгчдийг тийм болгох контент бити хийгээрэй. Та контентыг харах өнцгөө эхлээд бодох хэрэгтэй. Контентыг нэр алдар нэг тодорхой хэмжээний мөнгө эсвэл нэг хандлт авахын төлөө хийх гэж байгаа бол бити хийгээрэй гэж хэлмээр. Яа тэгвэл ийм манай нийгэм энийг контентыг та бид айгүй ийм чухал зэвсэг гэж харах хэрэгтэй. Нийгэмд нөлөөлөх, нийгмийг инженерчлэх, шинэ нийгмийг бүтээх ийм арга хэрэгсэл гэж харах хэрэгтэй. Тэгэхээр энд бид нар маш анхааралтай бас хариуцлагатай хандах хэрэгтэй. Түргэн хоолны контентууд маш олон байна. Бид нар шинэ нийгэмд шинэ үзэл санаа, эрүүл ухааныг ингэж яах ийм одоо юу гэх юм хоолоор ирвэл арай одоо хийхэд хэцүү. Гэхдээ эрүүл гэхдээ маш үнцэнтэй тийм хоол хийгэрэй гэж хүсмээр байна. Тэгэхгүй бол бас хэцүү, ирээдүй аягүй хэцүү шттэ. Тийм. Баярлалаа. За одоо асуултуудаа явъя манайхаа. Тэгээд нөгөө видеонууд дээр скрипт бичдэг үү? Тэгээд thumbnail дээр хэрэг ач холбогдол өгдөг вэ? Бүх видеогоор нь скрипт явуулдаг уу? Эсвэл thumbnail скрипт явуулдаг уу? Тэгээд thumbnail дээр хэрэг сууж ач холбогдол хэрэг өгдөг вэ? За скрипт бичдэг маш их анхаарал өгдөг. Скриптээр нь хамгийн их цагаа зарцуулдаг. Thumbnail бас аягүй чухал. Алгоритм чухал. Тэгэхээр тэрэн дээрээ ер нь тогтсон юунууд тактикууд угаасаа байдаг л та тэр тухайс дахин Эрдэнэтр ахын сургалтын дээр бүр илүү дэлгэрэнгүй тайлбарлаж байгаа. Тийм би бол яг үнэ хэлэхэд тиймэрхүү сургалтуудыг аяг үзсэн. Аим чухал юм байли thumbnail. Скрипт бичдэг. Thumbnail хаяа ер нь бол зөв нэг чанал руу оронгууд бүх зүйл юутай байвал гоё шүү дээ. Зэгцтэй байвал тэнгүүд тэрний гол зүйл бас thumbnail байгаа. Тэнгүүд яг сүүлийн үед нэг тэр ач холбогдол төхөө болцсон юм байна. Ямар ч тач скрипт бол байнга бичдэг ягаад гэвэл клиент руу за нэг ийм санаа байна гэж шууд ярьж болохгүй скрипт уншуулах шаардлагатай болохоор бичдэг юм байна. За скрипт бол ер нь бол зайлшгүй хэрэгтэй. Ягаад тэгэхээр скрипт байжж тэр контент нөө зөв зэгцтэй бүтцэд ороод хүн үздэг юм байна. Одоо хүн ингээд YouTube үзэхэд эхний 30 секундыг тэр үнийг барьж үлдэхийн тулд ийм технүүд байдаг байхгүй скриптийн ийм дараалтын 3 4 төрлүүд байгаа. Янз бүр тэр бүтцийг бариад скрипт бичих юм бол та ингээд өөрийн мэдлгүй үзээд байх юм бол та тэр хүний яг зөв бүтцэд орсон контентийг яваад байна гэсэн үг. Жоох удаж залхах дэвэл тэр зүгээр ингээд замбараагүй бичсэн гэсэн үг. Тэгэхээр скрипт чинь давуу тал нь юу гэхээр нэг таны контентийг үзнэ, хоёрт та өөрөө бодлоо аягуугаа цэгцэлдэг болно. Бүтцийн дагавчгаар ийм юм бэ гэдэг. Ер нь тарихч аягуугаа цэгцтэй сэтгэдэг болно. Тэгээд thumbnail асан. Thumbnail бол хамгийн чухал. За та бүхэн ингээд Netflix үзэж байгаа. Netflix үзэж байвал ингээд киноны постерыг харж агаад киногоо сонгодог шүү дээ. Тэнгүүд Netflix киноны постер дээр хүн дарахгүй бол ингээл жоохон байж байгаа л киноны постер бидэнд мэддэхгүй жоохон царай өнгө мөнгө ингээ өөртөө л хийдэг. Хүний нөө дард хомсор нөлөөлөх гээд тэгж жагаад яаж байгаа тэр кино үзүүлдэг байхгүй. Тэрнтэй адилхан YouTube дээр бас thumbnail хамгийн чухал. Одоо ихэнх YouTube-рууд бол гадныхан бол бүр тусдаа thumbnail дизайнер гэдэг хүн гарцсан. Тэр бол зүгээр тэрний л дизайн хийж яадаг. Дээр нь thumbnail хийхдээ YouTube дээр игээд таны контент явахгүй л 3 юм уу 7 хоног thumbnail-ээ солиул дахиад YouTube алгоритм жоохон шидэж өгдөг. Энэ юмаа сольчлоо штэ гэх. Тэгэхээр эхнийх нь болохгүй л сольжөө зүгээр. Mr Beast-ийн thumbnail-ыг нэг vidIQ гэдэг нэмэлт extension суулга харах юм бол баг ингээд минут тутам нэгэд 10 хэдэн 2 thumbnail солилцсон байдаг байхгүй. Зөвхөн захныг нь солиод сахлынхын засаад ингээд амар жижиг өөрчлөлгээд энэ болохоор юм баг science талдаа болцсон юм ажил юм бэлээ. Влог дээр ерөөсөө скрипт хийдэггүй. Instagram-ийнхаа reel дээр бол скрипт илүү brainstorm хийж зур үзэг цаас нийлүүлдэг юм байна. Thumbnail-тэй чухал, thumbnail-ыг чухал гэдэгтээ санал нийлж гин. Гэхдээ контентын төрлөөс хамаарах юм шиг байна. Миний үздэг влогеруудын хувьд болохоор би тэр влогерын орж байгаа влог болгоныг л үздэг учраас ямар thumbnail-тэй байхаа үл хамааран орсонд л би үзнэ
гэж би үздэг. Би өөрөө тэгж үздэг учраас контентын нөхөрл хамаатай юм шиг байна. Thumbnail дээр. За дараагийн асуулт. За сайн байцгаана уу. Эхлээд channel нэгээд за эхлээд яг платформоо сонгох бах. Одоо Монгол улсад одоо яг тренд болж байгаанууд бол YouTube хэрэгдэг мэдгүй байна. Facebook, Instagram бол дээгүүр байдаг бах. Эхлэхдээ платформоо яг яаж чухал сонгоод тэнцэнээсээ дараад нөгөө саб үзэгчтэй цуглуулаа. Тэгээ дараа нь YouTube руу ордог бах. Тэгээ тэрний дараагаас нөгөө collaboration гэдэг ч юм уу те нөгөө хамтрах тиймэрхүү юмнуудаа ирдэг бах. Тэгэнгүүт би одоо жишээ нэг юм 3 channelтэй. Тэгтээ ерөөсөө нэг юм 100 120 байж байгаа л тэгээд хоёр нь бүр copyright strike аваад хаагдсан магтчихсан байхгүй. Тэгээд одоо ийм хүмүүстэй хамтрийгээд асуухаар үзэлт чинь хэрвээ гэж асуудаг. Тэгээд тийм байхгүй ингээд өнгөж эхэлж байгаа. Гэхдээ би одоо иймэрхүү нөө хавыг мэдж байна гингүүд за яри гэний тэгдэж штэ. Тэгэл чимэг болчдөг ч юм уу. Анх та дөрөв эхлэхдээ одоо платформоо яаж сонгож ирсэн бэ? Дараа нь тэнцэнээсээ магадгүй аль нэг платформоос хүмүүсээ YouTube руу чиглүүлсэн баг. Тэгж жагаад нэг юм коллаб ч юм уу тиймэрхүү юм явж ирсэн байж магадгүй. Тэргийн сайн мэдгүй. Иймэрхүү талын нөө аав нь яг яаж явд юм бэл? За асуултанд хариулъя гэж. Юу яад юм бэ? YouTube руу чиглүүлэхээ сайн хэлж байна. Би болохоор эсэргээрээ бус суугуудаа хөгжүүлэх бол хамгийн эхлээд YouTube-ийн сонгож зөвлөж байна. YouTube бол бус одоо Instagram, Twitter, TikTok-оос хамгийн хэцүү нөхгүй. Хамгийн хэцүүг нь эхлэх юм бол бусд нь амархан. Тэгэхээр ихэнх YouTube хийж байгаа хүн YouTube дээр гол контент хийчихэд тэргээ жижигж нөгөө босоо форматын видео болгонгуудаа бус суугуудаа тавьж тараан байршуулад тэндээсээ жижиг урсгалуудыг үндсэн суг руугаа татдаг. Одоо та бүхэн подкаст бол одоо хаасаагүй одоо бүр маш их подкаст очлоо шүү дээ. Подкастыг яг ярьж байгаа хайлт би нэг тэгээд ингээд гэсэн гол үйлж өмжиж байгаа ч юм уу амар сенсац дискэнд тастаж авчираад Facebook, Instagram дээр тавьчихж байгаа шүү дээ тий. Тэгээд тэрийг бүтэн үсгэл нөгөө нэг баягоор ороод линкээр дараад YouTube руу ороо гэдэг ч юм уу. YouTube ч үндсэн юм артерийн суцгаа байхгүй. Бус жижиг л тавьж байгаа нь юм жижиг хялгсан суцууд гэсэн. Тэгж урсгалаа татдаг. За урсгал татнагсан. Тэгээд яаж хамтрах вэ гэжсэн тий. Зүг ихний асуултанд марчлаа. Байгууллагад. Би бол ингэж бодд юм бодох ч бах те ер нь тохиолдсон. Анх ингээд YouTube сууг нэг явж хад эхний 3000 subscribe дээр анхны харилцагч орж ирээд танаа дээр ингэж юм хийлгэе гэдэг ажлаа авч ирсэн байхгүй. Тэгээ тэндээс би яг юу ажилласан бэхээр тэр хүн дараа нэгж ярьжсэн. Яг тухайн контентөө ингээд маш гоё тийм сэтгэл зүрхээрээ чин сэтгэлээсээ хийсэн учраас үнэхээр таалагдсан. Хоёрын оронд юм хийгээгүй учраас тийм учраас би ингээд ормоор санагцаа гэж хэлжсэн байхгүй. Түр нөө палмаг хэлдэгтэй нөө түрэн хоол битээ хийгэрэй гэжсэн те. Тэр л яг байгаа да. Яг ингэж сэтгэлээ зориулж юм бол амт шүү хүмүүс ирдэг юм байлээ. За тэгээд дараа нь болохоор байгууллага эрхийг ерөөсө хүлээж болдгүй юм байна. Би бол ингэж хэлсэн. За би яг ийм контент оруулах чинь энэ яг танай байгууллагын яг энэ бүтээгдэхүүнтэй яг гоё зогсож чинь. Тэгэд хэдүүлээ гоё хамтраа гэж өөрөө их санал тавих нь зөв юм байлээ шүү. Хүлээгээд бол ер нь мөт ирэхгүй 100,000 subscribe болсон ч гэсэн баг ирэхгүй тохиолдол байна шүү. Тэгэхээр юг зоригтой хандаад эхний би танахтай хамтрахгүй гэж болно л доо. Тэгэхээр 2 3 дараагийнх нь хамтран тэгэхээр өөрөө эхэлж санаачлагыг гаргаж гартаа авах нь аюу зүгээр юм билээ шүү. За арай л их ярьчлаа. Би саналыг байна. Цаг өрөөд явах давтах юм шиг байна. Ерөнхийдөө одоо ингээ видео контент яг зөвөр зориулагдсан бол YouTube байгаа даа шүү дээ. Яг Facebook, Instagram бол одоо нөгөө ерөнхийдөө яг манайдын зах зээл тэрэн дээр эргэлдээд байгаа болохоос биш уулын тэрэн дээр байх шаардлага байхгүй. Яг тэрэн дээр промошн эсвэл богино байдлаар тэрийгэ цацах нь маш зөвлөнгөд зөвч гэжтэй би одоо юу чи. Тэнгүүд яг гол зориулалттай нь бол YouTube байгаа даа шүү дээ. Тэгээ YouTube бол хамгийн том зэвсэг хамгийн том платформ нь тэнгүүд Facebook, Instagram бол зөвхөн тэрийгэ хүргэх маягаар л ашиглахсан дээр юм санагддаг. Тэнгүүд яг манайд бол яг зах зээл нь тэрэн дээр байгаад байгаа болохоор хүчээр тэгээд яг бас байгаад тийм байна шүү. Тэгэхээр YouTube манддаг. Хэрэв би өнөөдөр жишээ контент ингээд тийг болоод эхлэевэл ер нь TikTok, Instagram энтрийн тийм short reel-үүд дээр илүү их тэрийг айгүй хийх хэрэгтэй байна гэж бодоод байгаа. Одоо яг алгоритмын дэмжиж байгаа учраас тухай намайг анх хийж яхад бол тийм байгаагүй зөвхөн YouTube-ийн алгоритм бол гоё байсан. Тийм учраас YouTube-ыг сонгосон. Тэгвэл YouTube-д амар хайртай. Тийм YouTube руу нэг бичлэг апплод хийх, Facebook руу их хоёр шал ондоо те. YouTube бүр амар гоё тийм хайр хүрмэр. Би YouTube руу ихтэй ингээд амар гоё таашаалтай байдаг. Нөгөө талаас амар үнцэнтэй, үзэлт нь амар үнцэнтэй. Facebook энтер чинь зүгээр ингээд хүмүүс зүгээр үзүүлээд юм шиг автоматар. Яг тэр нь ашигтай талдаа ашигтай. Гэхдээ би бол яг
YouTube ихээ юуг бол илүү платформыг бол хийж үзэж байна. Тэгэхээр контентынхаа нөгөө төрлөөс шалтгаална да. Манайх яг нэг 10 минутын орчим контент тэгээд яг ийм том дэлгэцэн дээр үзээсэй гэж хийдэг контентууд учраас YouTube илүү байж байгаа. Байгууллагуудын хамтрах дээр бол Баатарахын юуг бол би гашуун туршлагаараа ус ойлгосон. Хүлээгээдсэн ирдгүн билээ. Тэгээд өөрөөсөө очивол айгүй бас урайлах гам байдаг. Нөгөө талаараа та хэрэг контент их ч болс үн цэнийг өөрөөсөө тодорхойлох хэрэгтэй мөлий. Өөрсдийнхөө үн цэнийг, өөрсдийнхөө үнийн сандлыг тодорхойлох хэрэгтэй хэд байх вэ гэдээ өөрсдийнхөө контентынхаа үн цэнийг эхлээд мэдрэх хэрэгтэй. Тэгээд хамтрах байгууллагуудаа бас айгүй тэрийг анхаарах хэрэгтэй. Тэгээ яг бизнес моделээ бас бодоод бид нар ингээд жижиг газруудаас ингээд ойрхон юунууд авах юм уу эсвэл том газрууд дээр урт хугацааны ийм юунууд хийх юм уу гэдгээ юугаад би болохоор зэрэг Монгол амар жижиггүй учраас нөгөө контент бүтээгчдийг дэмжих газрууд нь ч цөөхөн учраас шууд одоо ер нь хэрэглэгчд рүүгээ чиглэсэн ийм бизнес модельтэй байвал хамгийн ариун цэвэр шудраг зөөн юм байна гэж бодоод байна. Тэгээ бид нар ч гэсэн ер нь цаашдаа яг тэгж гэж бодоод байгаа. Шууд нэг юмыг сурталчлах, нэгний захиалах тийм юу хийхгүйгээр яг үзэгчийн хүсэж байгаа юу хүсэж чинь тэрэнд нь зориулж нийцэж ажилтдаг байх юм бол ер нь бол хамгийн супер юм байна шүү дээ. Гэтэ манай монголчууд бас одоо л арай гайгуулж байгаа биш. Нэг мөнгө төлтгөө л байсан тий. Тэгээ одоо болохоор зэрэг нөгөө юунод кино меноны юунод ингээ мөнгө төлөө сураад тэр соёл нь бий болсон учраас одоо бол яг тийшээ зүтгэх нь хамгийн зөв байх гэж бодож байгаа. Тэгээд ирэх юм бол толгойн өвчин чинь сална нөгөө дараагийн захиалагч, дараагийн хамтрал нэтэрэг хийхгүйгээр шууд эцсийн хэрэглэгч дээр очиж байгаа учраас ер нь тэр нь хамгийн шулуух юм байна да гэж сүүлийн үед бодогдоод байгаа. За та бүхэнд өдрийн мэнд төргий. За нэг ийм асуулт байна. Юуны түрүүнд нөгөө мэдээж үзэгчтэй та бүхэн эхний нөгөө 50 хүн гэж хэлжсэн тий. Тэгэхээр 50 хүнээ татах за мэдээж үзэгчтэй viewerтэй болоо за 1000 ч 100000 viewerтэй subscriberтэй болохоос гадна шин үзэгчийг яаж өөрсдөө урсгалын татаж авчирдаг вэ? Тэр талаар нэг мэдээлэл өгөөч. За жишээлбэл keyword ч гэдэг юм уу, түүлүүд ч гэдэг юм уу. Мэдээж нөгөө хоорондоо viral болоод явж байгаа, social дээр явж байгаа видеонуудаар бол дамжиж ирж байгаа хүмүүс байгаа. Гэхдээ анханасаа нөгөө нэг setup хийж байгаа дээр channel setup хийж байгаа. Тэрэн дээр ер нь ямар төлөвүүдийг ашиглаж иж шинэ үзэгчийг та хэдийг одоо жишээлбэл огт мэдхгүй үзэгчийг өөрчлөгөө татдаг вэ гэдэг тал дээр нэг хариулт өгөөч. За би болохоор та бүхэн нэг гоё юм хэлмээр байгаа нь телевиз гэж хэлмээр байна. Ягаад гэвэл YouTube дээр чинь тэ нэг хідэн үзэлтнүүд нь харагдсан шүү дээ. Телевиз болохоор ингээ харагдахгүй. Гэхдээ ингээд ойролцоогоор 1 сая телевиз байгаа. Тэгээд өдөрт 1 сая үзэлт авах боломжтой. Тэгээ бүр ингээд шууд randomly хэн үзэж байгааг нь мэддэхгүй өөрийнхөө контентоо явах боломжтой. Тэгээ телевизийн салбарт контентын дутагдал бас асар их байдаг. Та бүхэн яг юм телевизийн стандарт гэдэг нийцүүлээд юм контентууд хийгээд телевизүүдэд хамтарч ажиллах юу яах юм бол айгүй нээлттэй хүлээж авах гэж бодож байна. Нөгөө өөрийнхөө зүгээр YouTube суваг нэтэр дээр бол бид нөгөө контентын төрлөөс хамаарат манайх бол жишээ нь шинэ үзэгчд рүү гэж тийм юмрөөсөө боддгоо шууд нэг байнгын үзэгчд байдаг бидэртэй яг дугаар болгоныг үзэж суралцж байгаа нэг юм жижиг community байгаа гэд. Яг тэр community руу чиглээл ер нь контентуудаа хийхийг хичээдэг. Шинэ үзэгчд рүү яа хидаа гэж ерөөсөө ер нь бодож байгаагүй. Телевизэд нэвтрүүлгээ өгөөд ихэлсэн чи харин тэр айгу чухал юм байна гэдгийг ойлгосон. Айгу өөр үзэгчдэд хүрэхээр бас энэ амар чухал юм байна гэдгийг телевиз рүү орж илжлээ. Миний хувьд ойлгосон. Тэг бас ерөөсөө тэгж бодож байгаагүй юм байна. Яг за ийшээгээ ингэж хандаад байгаа гэд яагаад юм болоо гэсээ бодсон ч угаасаа ганаа гингүүд нь хож андхаа болцсон юм шиг байлээ л дээ. Тэгэхээр яг шин гэвэл яг ингээд 10 12 настай хүүхдүүдээр хандах руу л байж болох юм байна. Тэгэхээр тэр талаар бодож үзнэ. За шинэ үзэгч татнаа гэж байна. Энд ч бас нэр учиртай. Юу яаж байгаа юм? Би нэг жишээ яриа. Одоо ингээд YouTube дээр би нэг харсан юм аа. Миний сургалт авч ирсэн нэг багш надад харуулсан. Мусульманчуудын тухай ярьдаг сууг байсан юм байл та. Тэр ч одоо мусульман шашнаа шүтдэг хүмүүс л үзэж байгаа шүү дээ. Тэгээ тэн дээр ингээд тэр YouTube суугаа олон хүмүүс түгээж хүрээл татах чинь л. Тэнгүүд тэднийг яасан бэ гэхээр
контентыг хийдэг юм жорн хэвээрээ. Одоо тэр нэг миний сугалт ингээд жор формат нь яг нэг байдаг хгүй. Жороо өөрчлөх юм бол үзэх шаалтна. А жорн хэвээрээ мөртлөө гадна талын пакэж буюу харагдах байдлаа л өөрчилдөг. Тэр нь юу гэхээр тэр мөслөн сууг ингэж юм байгаа. Chat GPT-гээс энэ шашныхын тэргүүн ухаантай юу гэсэн асуулт асуугаад хооронд нь хариулцдаг ч юм те. Үндсэн контент нь яг хэвээрээ. Гэхдээ сэдвийг өөрчлөдөг байхгүй харагдах байдлын Chat GPT. Энтэй адилхан одоо тогтмол нэг контент хийдэг байлаа гэхэд тэрнийхээ өгдлийн л жоохон өөрчлөд байгаа. За одоо би бүр өөр дэрж чаав. Ингээд кино оруулж байна тий. Тэнгүүд дахиад нэг өөр хүмүүс үзэж татмаар байна шүү дээ. Тэнгүүд нь киноны сууг одоо борооны дараах мөнгө шиг хаасайг их боллоо. Та бүхэн одоо баг товчлог үзээ сурж байгаа илүү дээ тий. Янз янз. Тэнгүүд тэн дундаас бүгд шин гарсан кинон дээр алдсаж гэх юм уу те уралдаж гарах гэж дайрж байгаа. Тэнгүүд нь би гинт хойш нэг алангуудаа. Би яхаараа шинэ кинонд ортой. Хуучны гой дурсамжтай кинонд оруулингүүтэй ари өөр чиглэлээр явчих واخхой. Тэнгүүд нөө хуучин киноноо үздэг хүмүүс нь дахиж огт subscribe дараагүй хүмүүс шинээр орж ирдэг ч юм уу те. Шинээр орж ирж байгаа нэг мэдэх маш амархан. Хуучин үздэг хүмүүс нь оо гоё юм баярлалаа гэж шинээр орж ирж байгаа хүмүүс яадаг гэж ийм гэж юу байсан юм балаа минь гэдэг гацгаж комент. Тэгэхээр өө энэ хараалт чинь гоё шүү дээ. Шинэ хүн манад ирж байна гэж мэддэг байхгүй. Гихмичлэн ер нь явдаг аа. За бас л миний ерөөсө бодож байгааг асуулт байна. Гэхдээ хальт ингэ бодсон чи ийм юмнууд орж ирлээ. Дөнгөж нэр эхлээд одоо шинэ үзэгч хайж байгаа бол нөгөө үзэгчээ олцсон хүмүүстэй хамтарч үзвэл одоо хамтарч контент хийвэл тэр хүмүүнийг үзэж байгаа хүмүүсээс шинэ үзэгчд орж ирж магадгүй. За тэгээд түрүүний бид хэдийн ярьсан тий одоо YouTube дээр бичлэгээ оруулсан бол тэр бичлэгээ шинээр хүмүүст үзүүлэхээр санал болгох гэж байгаа бол одоо reload тий богинохон шортууд гэх мэтлэн нэг юм T-season байдлаар контентоо сурчлах тиймэрхүү аргууд байж болох юм гэж бодлоо. Гэхдээ энэ миний хийхийг хүсдэггүй арга. Ягаад ч зөөр нь би хийхэд нэг жоохон зориг дутаад байдгийн. Тэгээд бодсон чинь илүү нөө бичлэгнийхээ агуулга дээр анхааруул зүгээр юм болов нэг юм shareable те одоо хүн энэ бичлэгэн дээр энэ хүн ийм юм ярьж илээ шүү гэд ойр дотныхоо хүн санал болгохгүйц одоо тиймэрхүү агуулга бодож бичлэгэн дээрээ илүү анхаарах юм бол илүү чанартай шинэ үзэгчд орж ирэх юм болов нэг word of mouth те амд амцээрнээс одоо энд ийм ютубер байл шүү ийм ярьж илээ шүү гэдэг яригдахгүйц контент хийх юм болов гэж бодлоо. За манай оролцогчд маань маш хурдан хариулц учраас бас нэг хүн асуулт асуух боломж цаг гарсан байна. Тэгээд энэ ч асуулт асууя гэсэн. Баярлалаа. Бүгдд нь өдрийн мэнд. За миний асуух гэсэн асуулт нь болохоор сая нөгөө төргөө олны талаар бити одоо ямар нэгэн контент хийгэрэй гэдгсэн шүү дээ. Яг тэрний эсрэгээр нь гэх юм уу нөгөө шийдэл нь одоо эрүүл мэндийн асуудлууд бол айгүй их байгаа. Бид нар зарим нөгөө анхан шатны ойлголтгүй байдаг. Хэрвээ та дөрөв ингээд анагаахын салбарын мэрэгчлээ ч юм уу те байсан бол энэ талаар хүмүүс анхан шатны өвчлөлийн те одоо хотодуудад хахад яах юм ч юм уу анхан шатны өвчлөлийн анхан шатанда юу хэрэглэхийн гэдэг талаар ямар контент ямар платформыг ашиглаж юу хийх байсан бэ? Энэ талаар саналаа хуваалцаач. Яг бодит түргэн хоол гэж ойлгоцсон биш манайхаа. Би бол анагаахын салбарыг ялангуяа бас амар хариуцлагатай ийм сектор гэж харж байгаа. Тэгэхээр бүр ийм юу яатчихсан те бүлийн зөвшөөрөгдчихсэн нэг бол ийм эмчийн дүр байх хэрэгтэй байх. Гэхдээ бас эмчнэр чинь бас барьцгүй юм байл шүү дээ. Амар алдартай эмчнэр балаа юм яриаддаг. Тэгэхээр ийм редакц байх хэрэгтэй болов уу гэж бодож байгаа. Анагаахын салбар дээр ялангуяа бүх агуулгыг хяндаг. Тэгэхгүй бол эн чинь буруу хүнд буруу юм юу яагаад тэндээс нь үүдсэн асуудлууд бас айгүйх гарах байх. Тэгээд анагаахын салбар чинь нөгөө айгүй том мөнгөний зах зээл учраас анагаахын контентээр дамжуулаад янз бүрийн ийм бараа бүтээгдэхүүнүүдийг янз бүрээр нь сурталчилж хүмүүст хүргэдэм шиг санагддаг. Тэгэхээр тэр айгүй чухал ийм юу учраас жишээ нь манайх бол ямар ч анагаахын талын контент хийдэггүй яагаад гэвэл нэг бидний яриул асуудал үүсэх байх гэдэг утгаараа анагаахын газруудын бүтээгдэхүүнийг бас сурчлагыг авдаггүй. Тэгэхээр анагаахын яг ийм оюутны ч юм уу эсвэл ийм эмчнэрийн нэг юм холбооны яг юунууд медиатай ч юм уу нэг хамтраад яг ийм редакц бий болох хэрэгтэй байхаа гэж бодож байна. Тэгээ жаа нээрэнгээс шууд утгаар түргөө ол яриад нь эсвэл пенжок байвуу. Яг нь түргөө ол гэхээр нас богинотой контент гэдэг зүйл яриад байгаа ш та. Яг алийг нь аль нь гэж сайн мэдэхгүй байна. Гэхдээ хийж ижил мэдхийг л мэдчихээн. Тэнгүүд
тэр уртын имийг хийхин тулд тэр нэг гол хэр толб шиг богино юм байх ёстой л багтай. Яг энэ контентын ертөнцид наашиг ингээд гიშ гоёг худлаа яриад байгаа хэр толб шиг хүн байх ёстой шүү. Тэгмүүд яг тэл түргэн хоол хийгээд жоохон баяжчихгүй да. Гол нэг зүр сайн муу гэж байхгүй юм санагдсан. Гэхдээ ямар ч тач муу руу очиж бас сайн руу очих юм мэдэх те. Тэнгүүд бид нар чинь бүгд бас нэг төгс хүмүүс биш байлгүй дээ. Тэгээд хийж үзчихийж л мэдэх бах. Хотоодоо өвдөгдөж л за би гоо мэдэхгүй юм байна гэж бодсон шүү дээ. Тэрнтэй адилхан за би нэрээ баахан орк үүсгээд байна шүү болидо гэж бас бодчихийж түргэн хоол шиг контент хийхээ болохлаах. Тэгтээ ямар нэгэн байдлаар тэрийг хийх нь бас нэг тэр дотроос авах юм байх ёстой л гэж бодож байна. Сайн дотор авах юм байгаа, муу дотор ч авах юм байгаа тэнгүүд аль нэг нь хийгээд best өөрийгөө бүтээгээсэ гэж таныг хүсэж байна. Нөгөө маш нарийн мэрэгжил учраас агуулга дээр нь илүү нягт хариуцлагатай хандах хэрэгтэй болов. Одоо жишээ нь би өөрийгөө ингэ сая бодсон чинь нэг юм лайфстайл төрлийн контент хийдэг хүн болохоор ингэ бодохоор маш нэг түгээмэл байж болох уу? Одоо төрийн тусламжч байт юм уу те? Тиймэрхүү юм дээр дуурч мэдээлэл хүргэж чадахгүй юм шиг санагдлаа. Тэгэд хийж исэн юмнуудаа бодсон чинь ингээд өөртөө л тохиолдсон юмнуудаа өөрийнхөө л туршлагаас юмнуудаа яриад байдаг гэх юм уу? Би ингээд амар удаа арчлалтай явсан. Тэгсэн чинь урьдчилсан юугаа өгөөл ингээл ингэсэн чинь болчлоо гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар энгийн одоо юмнуудыг бол лайфстайл төрлийн контент хийдэг хүмүүстэй хамтарч болох юм. Харин бүр яг нөө нарийн те мэрэгжлийн үг гэхлэхтэй тиймэрхүү мэдээлэл дээр саяны одоо яг хэлдэг шиг илүү тийм редакцийн төвшөнд те бүр скрипттэйгээр илүү одоо нихур хандах хэрэгтэй хаа гэж бодож байна. За хөө хүрэх талаас нэрнэ хүмүүст. За одоо жишээ авъя л да. Шууд та ингээд өдөр болгон шүдээ нөгөө нэг хин такси ирдэж ингээл 3 минут зайтай хэд байгаа гэл ингээд тиймэрхүү зөвлөгөө өгөх юм бол хүн за гэл жоохон юу аан штэ. Имлэгийн мэдээллийг ингээд имлэгийн хэллээр нь хүрэх юм бол хүн үзэхгүй. Тэгэхээр энэ контент хийж байгаа хүмүүс юу ойлгосон бэ гэхлээр 3 настай хүүхдтэй 80 настай хүн ч ойлгохоор маш энгийн тайлбарлах хэрэгтэй юм байна. Тэгээд тэн дээр нь жоохон хошин шог юм entertainment оруулах хэрэгтэй юм байна. Тэгвэл хүн сонсд юм байна. За хамгийн ойрон жишээ. Шүдээ угааг сая ярьснаар авчил та. За та шүдээ угаараа тэгэр ихээр за зэрэг скроллол өнгөрчин. Тэрний оронд ингэж болох. Та шүдээ угаахгүй нэг жил болвол юу болох вэ? Ам чин яах вэ гэдэг нэг тамнал дээр нэг шүд бүд ингээд хөгжсөн зурмаар тавиад. Тэнгүүд нөгөө чи юу би шүдээ уухгүй юу болох юм бол ороод үзэж яхад нь ийм болд ингэж явж байгаад тэгэд голоор нь ч юм уу төсөлт нь яг ийм ихт нь гол мессеж хүргэж чинь. Тийм байдлаар хүргүүл одоо үед хүн үзээд байна. Улам л бид нар чинь 8 секунд 10 секунд богино контент үзээд байдаг боллоо шүү дээ. Тэгж л бодож байна да. Хүрэх талаас нь нийллээ шүү дээ. За маш их баярлалаа. Тэгээд YouTube дээр олон 100,000 subscribe авсан залуучууд маань өөрсдийнхөө туршлагаас хуваалцлаа. Тэгээд саяны панел дискшны нэр нь юу байсан бэ гэхээр хэрвээ би буцаад тэг subscribe-тай болвол ингэх байсан гэдэг нэртэй ийм одоо дискшн өрнүүллээ. Тэгээд оролцсон та бүхэндээ маш их баярлалаа. Бүгдээрээ баярлалаа гэдээ алгаж чи. Тэгээд бэлэг өгнө. Бэлэг. Гэтэ сайн миний тухай ярьсан учраас би зүгээр өөрийгөө ярьж байгаа шүү зөө. Би жоохон ялчгүй орк хөтэлт юм аа YouTube-ээ. Гэтэ хамгийн гол нь зүгээр миний монетайз айгу сайн байдээ айгу сонио. Миний нэг дундаж монетайз чи сарын нэг $3,000 авчаад байгаа. Тэгэхээр надад бол хангалттай л болоод байгаа юм. Би мөнгөн дээр нэг ганц юм ярьж байгаа. Тэг. Одоо нэг Монгол дээр ингээд контент хийж байгаа хүмүүс монголоор хийж л байгаа л. Тэгэхээр би хэрвээ Google хийсэн бол за монголчин 3 сая хүнтэй Монголын одоо бизнесийн байгууллагаас реклам аваад YouTube дээр одоо түншлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр зах зээл нөрөхгүйгээд YouTube болчихж байгаа байхгүй. Тэрийг нөгөө хууч харилцаа холбооны зохицуулалтын дарга нь хөөцөлж байгаа. Тэгээд унсан. Тэгэхээр Монголд YouTube үзэж байгаа хүмүүс нэг монетайз мөнгө аваад тэр хаанаас гарч ирж байгаа? Гадаадд амьдарч байгаа монголчуудаас ирж байгаа. Одоо та Монголд үзсэн бол Монголын YouTube чанарт нэг ч реклам гарах аюул. Хоёр юмнаас орж ирд юм билээ. Үзэлтнээс нэг орж ин YouTube руу чинь бас нэг бөөн хилам хийж байгаад үзэлтээ мөнгөтэй болгосон байхгүй. Тэрнээс бол яг жоохон мөнгө орж ирд юм билээ. Гадаад байгаа монголчууд үзээд одоо чинь амраагийнхад $3,000 хүрч байгаа гэхэлэр Монгол болж байгаа сонь сайхан юм гадаад байгаа монголчууд сонсомоор байна шүү дээ. Одоо та нэг Монголоос нисээд одоо юу гэдэг Солонгос, Хонконг очих юм бол битүү реклам гарч байгаа хүн үзүүлэхгүй шахав. Тэгэхээр
ихэнх орлого тэндээс ирдэг. Тэгээ Монголд бол одоо Монгол YouTube-ч орлогын ихэнх нь хаанаас өгдөг? Тийм ер нь гуравдагч байгууллагаас хүн үздэг контент хийх юм бол YouTube-ээс аягуулсан маань. Тийм учраас нөгөө нэг задлан цагийн мен дээр чинь англиар контент хийх сургалт байгаа даа шүү дээ. За маш их баярлалаа. Тэгээд та бүхнийг баярлалаа эзлэхийг хүсэж байна. Манайханд маш их баярлалаа. Баярлал. Ямар ч баярлал байгаа тий.